Орой минь үзэгчтэй Монголын үндэсний малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Монголын морины дээд салтнууд цувралаар оролцож байгаа эрдэм туяачд Ирэмгийн хөлгүүд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин хоймор Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Монгол улсын Тодманлойч, Монгол улсын 13 удаагийн шилдэгч Түмэнлэгрийн их хоёр хүрэлцэн ирээд байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За. Тэгсэн өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Яг одоо танд энэ нэвтрүүлгийн зочны урилга хүлээж байгаа энэ цаг мөчөл бас уяачтай хувьд яг ийд ажлын намрын өвс тоосоо бэлддэг. За тэгэл намрын нөгөө усанд морио сайн гэл их ажлын үеэр бас завчилж ирсэн баярлаа. Тий одоо яг л мор усанд ижил байна. Манайх ч садлан тижэл гайгүй хөрсдөө навчдаг болохоор. Ер нь одоо жишээлбэл түүнийх галт дээр маань хичнээн хэдэн хүний хичнээмээр уягддгийн уучлаарай хүү мандал гал дээр маань тэгэд ер нь жилдээ хичнээн тонн ус хэргэлдэг үү? За өвс нэг 20-30 мянган бодол ус хэргэлдэг баха. Нэг айл 10-30-40 мянган бодол ус. 500-аад адуулт хийж идэг ч тэгэхээр чи 250 хэлгээд бодоход 40-50 мянгаад бодол ус ордог юм болоо. Үүнийг бэлтгэхэд ямар цаг хугацаа зарцуулах вэ? Тэгэл авдгийг штэ худалдаж аваад зарим нэг энэ хадахыг хадаал тэгэл Доронтын нарийн ширхэгтэй өвсөлсөн гэдээ яриад идэм билээ. Ер нь ямар Ер нь бол хамгийн сайн өвс цээлийн өвс. Тэгээд цээлийн газар талбай нь баг болцсон. Хойд орхон тулсэл ингэрүү чинь хадлангийн гарц баг болцсон шүү дээ. Тэгээд тэрнээс хойш л одоо доронт Сүхбаатарын өвслөд ич шүү дээ. Цээлийн өвс илүү нарийн гэсэн үг үү? Тий, шивээ багтай. Нэгэн өвс тэжээл ярьсных. Ер нь бас өвлийн одоо энэ тэжээл арчилгаа малганд хичнээн тоон овёс хэргэлдэг вэ? Яста тэрийг өстө бодож үзэх. Тэгэл тэдэн тоноор нь аваад байж байгаа. Чинь өөрсдөө аваад тусдаа тэжээдэг болохоор манайхан чинь яг бөө нэг зардлаар гаргадаг хүн өөрсдөө өсдөх юм тэжээдэг болохоор яг тэрний хөтөж үзэж байгаа юм. Манайхан чинь нэг 10 дүүн л өгдөг шүү дээ. Гэхдээ танаа дээр чинь 1-2 мөр хөтлөөд ирсэн ус бол цөөнгөө байдаг баха. Тиймэрхүү улсууд нэмэл нэг 20 гаруй хүн байгаа хаа. Тэгээд бүгдээрээ хүм тус бүрэн туслах уяачтай тэдгээр нь одоо манайх ч нэг галын гишүүн гэж байдаг юм бас. Тэргээр нэг 10 дүүн байдаг. Тэгэл бусд нь бол яах тэгэл ганц 2 хүн жилдээ нэг гуйлгаад нэг 2 юм уу хийдэг ч гэсэн юмнуудад тусал орж ирж л байдаг. Бас нэг ингээд нэг айл бас нэг залуучуудад нас шинэх мөр үйж байгаа залуучуудад нас дагаад нэг жил үйч юм үйч. Тэгж явсараа л их олон болчихдээ шүү дээ. Тэрнээс яг манайх чи яг өөрөөсөө болохоор гайгүй шүү дээ бас зөөх. Танах одоо өвлийн тэжээл дээрээ өвс овёслол бэлдэж гэнэ үү? Эсвэл одоо ногоон тэжээл бусад зүйлүүд бэлддэг үү? Ногоон тэжээл бэлддэггүй. Манайх чинь дан өвсөөрөө. За, нэгэнт бас намрын ажлын үеэр ярьж байгаа учраас энэ намрын усан сойлгын талаар бас уяач тэр нь хоёр янзын байр суурьтай байх юм аа. Нэг хэсэг нь бол одоо энэ бүр ингээд нийтээрээ хэрэгэлдэг болчлоо энэ бол гарцаагүй морин тустай байдаг юм аа. Гэт ингээ ярьдаг нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь бол энэ ер нь намрын энэ хүүтэн сэрүүний удрал олж яхад усанд тэгж олон цагаар хадуу зогсох ягаад сайн биш ер нь бол сүргэл гэж ингэж яриад байгаа юм. Ер нь бол угсаал хоёр талтай л да их удаан зогсоогоод их хүүтэнд байвал бас бөөрмөр муудах тал байгаа. Хөл гартаа бол одоо юугээр бол одоо хүүтэн жин л гэсэн үг шүү дээ. Бас жин тавьж л бас хавдар хаван доор байгаа бас өвчнийг дээш нь хөөжл гатгах хэл зориулттай шүү дээ. Тэрнээс улсууд зарим нэг нь бол юу хамаагүй зүгээр мөр уйчаад тах шүү. Хөл гар муутай мор л уйно гэхээс юу хамаагүй зүгээр усанд уяад хурдалдаг юм гэж бол байхгүй шүү дээ. Тэр чинь хөл гар нь эвгүй болохсон морыг л уйж байгаа болохоос манайхан чинь зарим нэг нь юу хамаагүй хүн усанд мор уйдаг л гэвэл уйчаад тах шүү. Зарим нэг нь чөрхийн мэдээл тэгэл уйж байгаа. Танах бол тогтмол үйдэг үү? Тогтмол жил болгол тэгэл хөл гаргүй юм бас олон гарч ирж штэ тэгэл тэрийг уяал. За 2023 оны одоо уралдаанууд бол отголсон. Өнөө жилийн хувьд бол бас ковидын жилгээд нэлээд хоригдож байгаа. Энэ жил бол уралдаан олонтой байлаа. Олон одоо аймаг сумдын 100 жилийн явууллаа. Нөгөө мялгаалга наадмууд олонтой байлаа. За их хоёр тод манлай хүү мандал галын хувьд ардын өвсглийн 102 жилийн байгаас гадна Төв аймгийн 100 жилийн байр наадамд оролцсон байна. Тэглэг явах одоо өөр энэ төрлөх нутгийн 100 жилийн бас одоо тэндэл оролцсон. Би ч одоо улсын наадманд оролдоод Төв аймагт оролдоод ахиж уралдаагүй.
За ардын хувьсгалын 102 жилийн баяр наадамд аз хэмрийн бэлэгдэл гэдэг соёлын төрүүлгсэн. За энэ соёл гадууг төрүүлэхийг одоо жил бол хөдөл одогт 9 насны морь уралдаад л 4 өдөр уралддаг. Хамгийн олон үзэгчтэй буюу Улаанбаатар хот тэр хагасараа одоо бараг талан нөгөөд очдог үйл 12-ны буюу соёл уралддаг өглөө. Тэр олон үзэгчтэй уралдаанд бас түрүү хүртэнэ гэдэг бол бас ховорхон сайхан байдаг болов уу гэж боддог. Тэр өдөр гэхгүй шүү дээ. Тэгэл улсад мөр харигджилээвэл юу ч орсон тэгэл тэр өдрийг л баяр хөөр шүү дээ. Тэрнээс яг тэр нас төрүүлээ сайхан байлаа. Гэтэ юм төрүүлнэ гэдэг чинь ер нь оюучин чи мөр төрүүлэх гэж л уйж байгаа болохоор төрүүлж байгаа л хамгийн гоё шүү дээ. Таны хэлсэнтэй санал нэг байна. Морь төрүүлэх бол үнэхээр сайхан. Төрүүлэх гэж айрагдуулах гэж л уйж байгаа. Гэхдээ соёлынгийн төрөг яагаад хүмүүс илүүтэй онцлт юм болоо? Үзэгчтэл соёлынгийн төрөг онцлоод байна уу? Эсвэл бас уяачтад соёл нь төрүүлэх юмсан гэдэг тийм илүү бас чухалчилдаг. Уяачдын бодол чинь бол дээд 2 нас шүү дээ. Газар их мөр төрүүлэх. Бас соёлон бас төрүүлэхт мөр төрүүлж л байгаа юм чинь гоё л байгаа. Гэхдээ ер нь бол дээд насыг уяачдад жоохон барьдаг шүү дээ. Тэгээд соёлон бас яг бага адуу том адуу хоёрын дунд болохоор дэгдэг юм уу бас усууд л их тэгж хөөс мөнсөнд нь үрээд тийм юутай байдаг болохоор усууд бас соёл адуу тахиулах их дуртай байдаг юм шиг лээ. Хүмүүс ярьж байдаг наадмын өмнө тэдний үеийн одоо даах хурдан байна, эхмэр хурдан байна гэдэг ингээд уяагаар нь энэ жилийн хувьд бол одоо хүү мандалгалын соёлонгод хурдан байсан юм байна даа л гэж харж байлаа. Нэг соёлын төрүүлсэн, нэг соёлоо айрагдсан. Ер нь хичнээн соёлын морд улс юм. За тэгээд улсын наадамд чи манайхаас нэг наснаас нэг 78 л юм мордод гэж дээ. Их л олон юм үйдүүлэхээс яг улсад уралдах нь бол тэгэл насны нэг 78 юм л мордож байгаа. Эрхэм мөндөд үзэгчдээ ардын хувьсгалын 102 жилийн өмнө Стив2 наадмын хурдан соёл мөр барайнд орж ирэхэд Дархан улаан аймгийн уяач Гамболдын ариун болдын хурдан хэрүүрээ төрүүлэн гэж түмэн олныг баясгалаа. Хэрүүрээг Монгол улсын тод мандаа уяач Түмэн дэлгэрийн их хоёр уйсан байна. Энэ хараацаа хэр гэдэг энэ одоо соёл энэ жилийн түрүү соёлын өнгөрсөн жил налаахын төмс дамаа үзүүцэх хязгаалар энэ. Тэгсэн. Өмнө нь ер нь яаж давхиж байсан бэ? Ямар удамтай юм бэ? Энэ одоо их тал нь одоо Дембигийн тамхтайгүй гэдгийг болов. Эцэг нь бол одоо Жимбахын шавлин гэдэг яриад байгаа тэрний тэл. Хязгаалангаас өмнө уралч юм уу? Үгүй энэ битүү шүдлөөрэ нэг эмнэг үрэ ирсэн. Одоос нь бандгаан дээр үж байгаа одоо. Тэр жилээ нэг хектар дахихгүй. Өөрөөсөө харин болдод бэлгэн дэгээд харикуд бэлгэн дэгээд хаашаа сэлэнгэд очиж байгаад. Хязгаалаа их хурдан байсан юм аа бодлоо. Тэр нь одоо 3 дахь улсад бол 2 дахь том наадамд 2 дахь л уралж байгаа юм тэр. Улсад уралж байгаа. Өнгөрсөн жил хязгаалал улсад мордсон уу? Мордог. Дан уяагаар тийм тий. Төмсд. За улсын наадам дээр энэ жилийн үед бас хүлээлттэй нэг юуээс назарган дээр одоо богдэр маань яаж тавхалаа гэсэн хүлээлттээс богдэрийн тухайд энэ жил ер нь ямар хуу? За хэр зэгч яах. Жил гайгүй л үсэн тэгээд хөл жоох эвгүй төс 10 тоглоод тэгэл шөнө усаар зогч байгаа л тэр өдөр мордулсан бахан. Хөвчин намтах хийсэн тэрэндээ ч өснө би суулраад бас явж өгөхгүй тэгээд суд үзүр дээр нэг 7-8 өрөөд татаад авцсан. Давхар уяагаар Төв аймгийн 100 жилийн баяр наадамд оролцсон. Та Төв аймгийн сүүлийн 2 одоо том ойд нь оролцож байгаа. Түүнээс өмнө бол үзэгчийн гэдэг юм хуваар оролцож байсан болов уу гэж бодож байна. Өнөө жилийн хувьд Төв аймгийн 100 жил ер нь одоо ямар хуралдаан болов, хэрхэн наадуу? Гэхдээ одоо тэгээд Төв аймгийн 100 жил одоо тэр нутгийн л би чинь Төв аймгийн өөрөө 60 жилийнхнээ ойгоор яг ойгоор нь төрж ирсэн. Тэгээд их хоёр гэдэг нэр авч ирсэн. Тэгэхээр тэрэнд бас аш холбогдол өөртөө ч юм уу саймгаа болж байгаа гэдэг дээр нэлээ нутгийн хавьд оролцъё гэжсэн бодолтой хэдэн жил бэлдэж байгаа л энэ жил ирсэнтэй орсон. 90 жилээр нь таач яаж боллоо? 90 жилээр соёолоо харигдаад нэг шүдлээ харигдчихсэн. 63 онд гэн сулдаг жил болж ирсэн. Манайх ч нэг их хурдтай байсан болоод томчуулаад тийшээ Төв аймагт оролдоагүй том одоо. Тэр чинь 2-3 наадам том наадам тахгүйцсэн. Нэг их мөр 7-оор тахиулуу 8-аар тахиучлаа. За та сая Төв аймгийн төрсөн нутгийн гэдээ ярьлаа. Би таныг бас яг одоо хүү цогсон гэдэг юм уу ихээс мэндэлсэн газар нь бол арай өөр нутаг байдаг гэж сонсч байсан юм. Тий, манай аав чи Хилийн зэргийн хүн. Би чинь Дорноговын Хатан бүлэгт
Сүлээ хэрийн став гэдэг дээр байж байгаа л төрсөн гэсэн. Би ч одоо тэр нутагт очиж үзээгүй. Одоо болтлоо. Тийм үү. Нэг үзхийс л гэж боддгийн тэрнээс яг очиж үзээг. Уралдчихсан уу? Дорногойд очиж уралдчих л байсан юм. Аймгийн төвөр бол уралдаж ил байсан. Жижиг яг бүс мөсөөр очиж үзэж байгаагүй манай залуучууд л очиж байсан. Би яг өөрөө бол тийм бүс мөсөөр очиж үзэж байгаагүй. Жижиг шажиг наадмаар нэг 11 он монд үлээ очиж нэг уралдаж байсан. Дорногойн тэгэхээр 80 жилээ болж байсан. Нэг сүүлд нэг хотогтын агаар очиж уралдсан шүү дээ. Хотогтаа нэг дүнжин гар болоогүй. Тэгэхэд нэг очиж уралдаад соёл амаа зүгээр орчихсон. Би тантай нэг одоо ингээл их баяр гэдэг хүн морь 9 цагаас та би танд нэвтрүүлгийн өмнө одоо бас үзэгч танилцуулсан Монгол улсын хамгийн олон удаагийн шилдэг байж 13 удаагийн шилдэг байж шалгалж байсан гэж. Монголд одоо энэ вэчтийг чансаа тогтоор шилдэгээр эренбэлсэн цагаас эхлээл их баяр гэдэг хүн нэг ч удаа одоо тэр шилдгийг нэгнээс хасагдаагүй байдаг юм л. Тэгээд тэр утгаар нь ч тэр за тэгээ хүү мандлагал маань өөрөө жил одоо болгон шахуус шилдэгт багтаад ингэ явж байгаа учраас таны амжилтыг ингэ багцлаад жил болгоны тэр адуу энэ адуу гэдээ ярих юм бол одоо хоёул нэг биш нэлээ хэдэн өдөр хөөрөлдөх хэрэгтэй болох баг. Тэгэхээр тэр болгоноос орчлоод нэг 2 3 адуун дээр ярилцъя л гэж өнөөдөр нэвтрүүлгийн цагаа өмдөө. Тэгээд хамгийн ихнийх нь бол соён бүрэнгийн талаар ярих гэж бодсон. Яагаад соён бүрэнг сонгосон бэ гэхээр уулзсан үеичд маань ингэж ярьж байдаг юм л да. Ер нь бол саа үеач болыг бол сайн адуутай учрах хэрэгтэй. Сайн адуутай учирж ижил одоо уяач хүн сайн одоо уяач болдго юм а гэж. Тэгэхээр таны хувь тохиолоор энэ соён бүрэн гэдэг энэ халахын цуутай азаргыг бас анхойж уяачийн гараа хэлсэн. Танд бас олон зүйлийг мэдээж таниулсан болов уу гэж ингэж бодоод тэгээ соён бүрэнгээр ер нь бас ярилцлага эхлэе гэж бодож ирсэн. За тэглэгээ яг тэгээд хүний анхны уяа гэж анхны уйж байгаа мор гэж байдаг. Би ч 21 настай анх би дааж мор үйсэн. 2004 онд анх цандлагын мөрийг анх 4 оноос эхэлж uyad 4 оны намар авч исэн юм ордын. Тэгээ 4 онд чинь ганц нэг юм уяад актерч бас олигтой юм байхгүй. Тэгээд 5 оны хавар соён бий авч исэн. Тэр чинь би бас өөрөө тэгж яваад цог жамбах дуугаар ороод нэг гүү авах хэрэгтэй гэдэг тэрнийхээ юунд авч исэн. Тэгэхэд хамгийн саадаад тэгээд уяачлахын хамгийн тэр амтныг бас чи олон жил дутуу уйж бас дөнгөж шинхэн ч уяач байсан гэлгөө. Олон жил дутааж бас улсад 10 дотор бас 2 3 дахиулсан. Бүсэд л олон төрүүлсэн болохоос бас улсад ганц ч оруулж чадаагүй шүү дээ. Тэр чинь л одоо миний баг ялж тоглоом шахуулал мор уяхын эрдэмд суралцуулаад хамгийн сургалт маягтай л одоо өнгөрцөн болоо одоо үед уйсан бол бас тэрний наадманд ганц бас нэг арай харагдуулчих боломж байсан байх гэж. Харагдуулахаас илүү бараг л төрүүлэгчих байсан болоо ганц 2 төрүүлчих байсан болоо гэж боддгийн шүү дээ. Тэгээ ер нь бол одоо улсад бас яг л харагдаж чадахгүй байгаа л давхар уяагаар бүсийн уралдаанууд дан төрүүлэл харагдаад ингээд идэг. Тэгээд ер нь бол магадгүй тэр цагаас эхлээл ие бол давхар уяанда үнэхээр мундаг уяач юмаа гэж ярьдаг болсон баха тий. Тэр чи их муу уяач байна л гэсэн үг шүү дээ. Одоо тэгээд давхар уяан одоо сайн дөхөд байгаа ч муу уяач шинж юм уу? Ер нь бол муу уяач шинж шүү дээ. Яагаад? Яах вэ? Мороо их дутуу орхиж байна. Гэтэ энэ чинь дараагийн ард нь юм үлдээж явах хэрэгтэй юм шиг уралдах. Ер нь бол юм тэгээд ганц уралдах хэрэгтэй юм чинь төрийн наадам шүү дээ. Би тэр үед гайхдаг л байсан. Манай дуграасаа уяач шүү дээ. Улсын наадам болоод дуусны хар дээр юу болохоор бүс болохоор миний морд байхгүй мултарцсан бүгдийг тавьчихсан гэдэг үсэн би. Одоо ямар сони мордоо тавьчихдаг. Тэг бүсдч уралдгүй юм бахта залахгүй ч юм болов уу гэж боддог үсэн тэр үед бол. Тэгэхээр саа уяач байсан байхгүй. Тэрнээсээ уяач би муу уяач л тэгэл бүс гисээ зүлж. Яг бэр тулгаал одоо нөгөө эрийг нь тааруулж. Үндсэн юм бараал тэгэл тавьчихж байгаа шүү дээ. Яг азаргаа дуу үлдэн л дээ. Давхар уяанд үлдэн. Их морж иднээс үлдэн. Энэ их тулгаад уйцсан морд чинь бол бас бүс дурлахад бас хэцүү болчихж байгаа юм. Тамирын их сулраад хөлөө тэр биеийг нь алдуулахгүй барих тэгээд жоох л алдаад тийм савьяд юу ятсан мөрчин суларчвал хөлгөө болчих магадлал их өндөр болчихдээ тэгэл. Гэтэ одоо нэгэн талын
өмнөх жил одоо өмнө нь одоо магадгүй таны хүүхэд байх үе шиг наадам цөөхөн нэг уралдаанд зориулж үйдэг биш. Наадам засгийн газрын тогтоолтой ангилалтай уралдаанууд 5 гарчихсан байгаа юм чинь тэр уралдаануудад харин ч одоо улсад уралдаа за нэг тийм эвгээрээ улсын наадмын араа тэр бүсэд нэг ийм үетэй уралдана гэж тооцоолж явах нь өөрөө харин ч сайн үеийн шинж юм шүү. Ард нь тооцоо үлдээж уух нь. Үгүй шүү дээ. Тэгэл уяачин чинь төрийн наадмаас л юм авах нь шүү дээ. Бүсийн наадам яах вэ тэгэл бас олон зэрэг болж байгаа хуваагдж байгаа. Нэг улсад нэг 20 дээр тахиж байгаа дууд 5 хугт гарч орж ил дараа шүү дээ. Бид эдийг гэхдээ 5 6 онд бүсэд уралддаг байхад одооных шиг бүс шиг байгаагүй. Нэг өдөр хийдэг. Бүсүүд нь 7 хоногийн зайтай 3 бүс 4 бүс болдог. Бид эд яг л дамнаал тойроод уралдчихдаг гэсэн. Тэр үед чинь бол яагаад энэ чинь бас яг ингээд нэг зэрэг хийдэг болсон бэ гэхээр эн чинь боломжгүй болчиход байсан байхгүй. Яг улсад орсон, бүсэд орсон, эхний бүсэд орсон 30 адууны 27-8 нь очиод дараагийн бүсэд нь ордог. Ахаал дамнаал очиход дараагийн ахаал 27-8 адуу нь орж идэг. Нэг нутгаас нэг 2-оос 3-аас 5 адуул ордог тийм л нөхдөөл болсон байсан байхгүй. Нэг чинь ингээд зэрэг хийдэг болсон чинь бас энэ яг ингээд тойрж уралддаг байсан энэ улс гидхэн хүн аваад байна гэсэн байдлаар энэ чинь бас олон хүн төрдөөмжтэй болох гэж нэг өдөр болгочиход байгаа шүү дээ. Энэ зүгээр үү? Энэ л зүгээр шүү дээ. Бас орон нутгтаа бас мөр тийжгээд мөр үйж байгаа усуу тэрнээс хуваалцах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй яг хэдхэн хүний жилдээ сайн байгаа хадам мөрд нь л тэр жилдээ тойроод уралдаал бүгдэнд нь орчдөг гэсэн шүү дээ. Тэр одоо нөгөө 3-4 хоногийн зайтай бүсийн уралдаанууд ээлжлээд болдог байсан шүү дээ. Одоо нөгөө Соёнбиг одоо 3-4 уралдуулаад ингэж байдаг тэр үед. Бүсийн хэмжээ улсад уралдсан адуунууд л тийш очичоод байна шүү дээ. Тэгээд тэнд адуунуудтай уралдчаад ахаад зөөгөөд 3-4 хоногийн дотор яа сэргэлд өгөөд давхар үеийн тийг сайн дахиулаад байдгүй. Тэр үеийн давхар үеийн арга барил онцлог нь юу байсан юм бэ? Тэр үед бас айхтарч уяач хөгжөөгүй байсан. Одооных шиг одоо юм морсаа үйдэг олон залуучууд гарч ирээгүй. Одоо ч юм бол одоо бүгд л адилхан болчлоо шүү дээ. Одоо үлзийтэс одоогийн сүүлийн үеичд бүгд л үлзийтэс гарсан үлзийтийн л одоо таримл бүтээгдэхүүнүүд болчиход байна шүү дээ. Тэр үед чинь бол энэ тэндээс дөнгөж үлзийт нэгжсэн мор яаж уйхаа яахаа мэдэхгүй тэгэл эдэн талын дөнгөжл сурагч нар байсан уу яахгүй. Тэрнээс арай сурагчтаас өмнө бидэд үжсэн мөнгөтэй одоо тэгэл гэрлэмэрлэгээл хэдэн улсууд л яг тойрол уралдчихдаг гэсэн шүү дээ. Тэр үед чи би ч одоо Соёнбиг хавчиг жил нь улсад уралдчихад, улсад дадвар болчихад. Эрлизийн дээд гэд тэр үед цэвэр уралддаг гэсэн. Тэр үдэнд нь 13-нд уралдчихад. Тэгээ замаас нь татчихад хадуурцсан юм чи гэж бодоод. Цэврийг дийлчих юм болов гэж бодоод. Тэгээд Эрдэнтийн 30 жилд очиж уралдаад Соёмчин бараг л төрүүлсэжтэй бас цэвэр азахтаа ирээд. Амаа үзүүл баригддаг. Тэнд уралдчихал тэнчнээс шууд ачаал тоглохын талаараа ларангаад уралдчихал ахаал 7 хоногийн зайтай хөдөө аралдагчаал уралдаж байсан шүү дээ. Лазаргаар 5-6 уралдчихж болдог л байсан шүү дээ. Тэгээ яг тэр их тарган дутуу үйцсэн байсан болоо тэр хамгийн сүүлд нь Баян суман дээр шийтрийн зэрдгэл Бязаргаар 6 жилд бараг л 7 уралдаад уралдаж л байсан. Өвөл нь их таргаа оруулаад тэг хавар их таргалуулчдаг гэсэнгүү өгдөг болохоор. Тэгээ тэр нөгөө миний түрүү асуусан ч л уралдаан хооронд нэг 4-5 хоногийн зай гараад байна шүү дээ. Уралдчихсан. Харин тэр чинь бүр амар болчихж байгаа. Тэрнээс их олон хоногтой бол алдарчин би алдарчин тэр чинь алдрахгүй яг хоног нь таараал тэгэл ачигдаж яваад одоо чинь чангараад бас сулардгүй шүү дээ. Тэгэл тэнд замд нь ажил хийгээл тэр үед чинь ч одоо амар үжтэй нэг 10 удаа одоо уучдаг нэг 11 машинд л нэг машин адуул ачаад явдаг байсан шүү дээ. Одооных шиг ингэж олон юм ч үйдэггүй. Нэг 10 эд юм, 20 эд юм болоо ял явдаг байсан. Одоогийн өндөрлгөөс таныг соён бүрэнд дүн тавиач. Соён бүрэн шинжээч. Уяаных нь барил юунуудыг хэлээч гэвэл ямар онцлогтой. Ямар хуу адуу ер нь. Та одоо тэр соён бүрэнгээс хойш олон сайн адуутай уулзлаа. Олон сайн адуу уйлаа. Дэлхийн дээд амжилтанд төрүүлээ. Одоо дэлхийд Монголд одоо морь төрүүлсэн цорын ганц Монгол байчгүй таал болж шít. Тэр олон сайн адуу ийсэн. Тэгэхээр соён бүрэн одоо тэр тэд нартай харьцуулбал ер нь соён бүрэн ямар адуу вэ? Ямархан хэмжээнд үнэлэгдэх болов? Гэхдээ тэгэл миний хувьд хамгийн урд талд барьдаг болохоор надад миний дотор бол хамгийн дээд л байдаг шүү дээ. Яг
хөрхий дутуу ихлүүлсэн болохоос. Соёмчир нөрхий үдсэн газараа нэг давхсан газараа одоо сунгааныхын газрыг холхоо үзүүлчихлийг хөрсөн газартаа эргэж суудаг тийм онцлогтой газар байсан. 22 дахих бол заавалчгүй 22 дахих хичээл тэр суултанд гардаг тийм газар байсан. Одоо эргээд бодох юм бол соёмбын би тэр жилэл их уяг нь их нэлээд төхүүлсэн юм да эсвэл зөв болгосон юм да гэдээ ярил. Гэхдээ яах вэ бүгд жил буруу байна гэж буруу ойлгож болж чадаа байгаагүй байх гэж боддөг шүү дээ би. Тийм амар буруу ойлгоод тахгуулцуудаа ганц ч байдгүй. Яг жоохон дутуул ажил хийгээд байсан. Ер нь хавчиг жилийн их хурдан байсан юм а. Тэр жил ч улсад төрүүлчих хэлвэсэн. Тэр нэг хадуураад гараад явдаг чи их хол явж байгаад гараад явсан шүү дээ. Хавчиг жил хурдан байсан. 7 жилийн их хурдан байсан. Би харин 7 хоног нэрлэх болов гэж харж ирсэн. Үгүй ер нь бол хамгийн хурдан байсан нь хавчиг жилний. Тэр нь азарганы чинь хамгийн хурдан хавчигтай л байдаг шүү дээ. 2007 онд одоо бас сайн уралдсан. Тэгээ тэр жилийг би бас онцолж ярих болов гэж бодож байсан. 7 онд чинь тэр жил улсад хэдээр дахиад хотгойд төрүүлж байгаа юм. Улсад 9-оор давхицсан. Тэгээд хотгойдод очиж төрүүлээд их ордод өвөр хангаад болоод тэнд 4-өр давхиад. Тэгээд сүүлд нь намар нь бас нэг уралдсан юм аа. Уралдах чигчтэй барилж. Нэг сайхан сампуу наадам хийгээд завханд машины байтай наадам хийж байгаа хэрэг. Тэр чи 9 сар гарцсан байсан юм аа. Тэгэхэд очиж уралдаж яваад хүүхд нь очиод. Тэгээд хойноос нь барьж ахиж мордуулаад 7-оор тавьчих жил мордон гарцсан. Их л ахиад нэг 2 км үйл төрүүлчих хөжтэй л гэж бодож ирсэн. Сайн азраг болох адууг ямар шинж байдлаар нь дүгнэж ер нь одоо энийг л сайн азраг болгоё гэвэл одоо яаж ууж хэдэн настайгаас нь ууж ер нь явах юм бэ? Азраг уух гэж байгаа залуучуудад бас зөвлөөч ээ. Хөөе яах вэ тэгээд тэр ч одоо зөвлөдөг ч яах вэ? Ер нь их сайн юм гарвал тэгэл жилдээ ганц уралдаал байж юмар юм байна даа л гэжсэн бодол байдаг шүү дээ надад. Их олон уралдаал гамнаж азраг юм. Ер нь тэгэл уралдахын доогоор одоо хөлн л муудаж байгаа шүү дээ. Том жижиг ч хамаагүй. Тэгэхээр чи энэ байгаа юм гамн жил байсан дээр л болчихлоо л доо. Азрагны үеэс олгон онцлогийг та нэг ингээд товчхон азраг уух чи ер нь тэгээд хавар их тарган байлгаж ороон гарсан гүүнэр ураалгаж мор шиг болгож л уух нь хамгийн амар байдаг шүү дээ. Тэгэл ороотой азрагтай ноцолдоод ах чинь тэгэл би бол азрагыг бол гүүнүүдийн их өвлжөнгөд хичээж байгаа л гусран дахтай гүүнүүд сайн хичээж байгаа л эрт бараг 4 сарын 20-д л өгчдөг шүү дээ. Тэгэл нэг 6 сарын нэг ингээд барихад ямар ч ороогүй болцсон мор шиг болцсон. Тэгж л уюул арай зүгээр юм шиг санагддаг шүү дээ. Азрага одоо тэгээд хөнгөө уяатай шүү дээ. Гэхдээ нэг хүн хүний уяах онцлог гэж байх. Тийм мөр үйч, ийм мөр үйч. Би ч юм бол хөнгөн тийм нэг сэнсгэн давхилтай мөр үйдэг болохоос тийм удаан араас явдаг мөр ер нь актер үйж хавьяа болж барахааргүй шүү дээ. Би чинь тийм хөнгөн хурдтай суулт ирдэг тиймэрхүү мөр л үйдэг. Суулт ирдэг. Тэгээд тэр суултыг нь яаж яадаг? Үгүй яг тэр суулт гаргахаа л үйдэг шүү дээ. За та түрүү ингэж хэлсэн. За ер нь одоо давхар уян цаа үйж байгаа бол муу л үйж штэ гэж. Тэгээд одоо муу яач юм бол яаж одоо улсын наадамд ихмээр айрагдуулаад тэр дэлхийн бүсийн уралдаанд их хурдад айрагдуулаад давхар уяагаар гинэс төрүүлгээд байдаг юм бэ. Тэгээд та түрүү ярьсан уяачийн хувьд бол хамгийн чухал нь азрах ихмэр штэ гэж. Та тэгээ ихмэрийг одоо яг хөтэ тэр чинь соён гэдэг зэрэгээр сургалт хийгээд 12 3 оноос арай дээрдэд бас улсын наадамд мөр орох хэмжээний болоод ирэхэд чинь бас арай дээр болчихж байгаа шүү дээ. 2013 оны одоо тэр жил олон ч наадамтай байсан. 13 он бол магадгүй одоо таны амьдралын хамгийн өндөр амжилттай жилүүдийн нэг баг. Тийм бах ус тэр яг их мөр улсын наадамд 2 их мөр ороод их хурдад 2 мөр орж исэн, генст 3 мөр орж исэн.
За 13 оны уралдаануудын талаар тодруулъя гэж бодож байсан. За тэрэн дундаа их морины буюу хонгор халдсан морины талаар одоо тантай уулзчихэд асуухгүй бас өнгөрч болохгүй. Нэгдүгээрт бас манай хонгор нутгийн одоо нэрийг гаргасан хонгор нутгийн манай үчи адуу. За тэгээд тэр жил онцгой сайхан хурдалж Монгол адууны чанар чансаа гайхуулж тэр том уралдаануудад нэвтрүүлж хоёр архицсан тийм ээ. Тэгээ хонгор халдсан морийг бас би зүгээр одоо буруу сонссон байж магадгүй ахвал хөлний асуудалтай байсан гэж. Тэгээ тийм хөлний асуудалтай одоо тэгж сайн давхуулаад байгаа хүнийг одоо муу яаж гэж хэлдэм болоо. Тэр жил чинь тэр би бол хонгорлцсон морыг авах гээд ирсэн тэгсэн. Гэрлээ ирдсэн байна гэд хонгорлцсон морн дээр онгонд. Тэгээ буцаж явсан. За гэрлээтэй таарчлаа гэд Сугатах дамуу зүйлсээ хээр морыг үзэх гээд. Бас онгоны мор байсан. Сүлдийн 5-7 давга авлууд. Тэрийг үзчихэд за тэрэн дээр нь очичихэд бас болж өгдөгөө. Тэгээд гэрлийг авчаа болгүйгээд дахиад ирсэн. Хотод ирсэн байж гэрлээс усч ташаан цалгын цөмөрцөн юм билээ гээд. Би ташаан цалгын цөмөрцөн нэг мор үйж үзэж ирсэн. Багдаа цөмөрцөн. Зүгээр өгдөг гэсэн. Бас нэг юм дээрээс очиад гашаантыг зохиод ятсан ташаан цөмөрцөн юм шиг болсон. Ташаан цааш орцсон. Тийм мор үйж үзчихсэн нэг үрээ. Хөл гаранда ямар ч юу гэдгүү дахилд нөлөөлдөг юм байсан. Тэгээд тэрийг бодчихвол тэгэл очиад авчий гэж бодвол зүр дахиад очиж авчирч ирсэн. Тэр ташаан толгойн цөмөрхөн ер нь уралдаанд нөлөөлдөг юм лээ. Багын гэмтэл бол бас том болоод бас бүр ясмасан юу ягаагүй бас 2-3 уралдсан байсан болохоор тэр нь нөлөөлөөгүй болохоор бас багын тийм унаг жоохон бахта дааг шүдлэн тэгсэн юм билээ. Тэгээд тэр чинь соёлон бас хайрагдцсан. Их мөр болоод Сүхбаатарын 70 жилээр зургаалтсан байсан шүү дээ. Их мөрний үеэ солгон онцлог за ялангуяа нэг давхар уян тэрхүү үеийн талаар та хонгор халдсан мөрний тэр жилийн одоо нөгөө ондорлт гэдэг юм уу хаврын ажил ногоолох за зуны наадмын бэлтгэл ажил тэрэн дээр нь ингээд бас нэг бодит жишээн дээр хүмүүс тэр жил тэгээд их нэг мөр жил тэгээд мор зүв бойлж тэгээд тэр жилээдээ нэг хитэн давхар уяа даачдаг шүү дээ. Их мөр бол. Голцсон мөрийг чинь тэр жил хавар Эрдэнэтэд очиж уралдаж байсан. Эрдэнэтийн бус гэж болж байсан. Тэгэхэд бас явж байгаад 11-ээр орчлоо. Та чи хэдэн сард авсан юм бэ? Би 11 сард авсан байна. Тэгээд юунд уралдаад Дүнжин гарагт уралдаад бас 10 дотор тавьсан шүү дээ. 6-7 4-5 гэж байгаа дандаа том мөрдтэй явж байгаа тэгээд. Хүүх тэр жил үл энэ халзан мөрчин бүр замрааг бол уралцсан юм шүү дээ. Хавар Дүнжин гараа Эрдэнэтийн бүс тэр чинь улсын бүс байсан. Тэгэл улсын наадам шүү дээ. Өвөл одоо мэдээж онгоноос ирж байгаад бол эрэхтэй бол нэг айхтар тэжээгдсэн энэ төр бол ирээгүй л ахал. Ер нь тэгээд намар мөр тийж гэж байхгүй юм чинь зөвхөн байгалийнхаа юугаар сайхан хүчтээрсэн. Янзын сайхан тарга боломжтой сайхан. Гиннесийн уралдаан бол бас яалтчгүй л одоо ярих сэдв би нэг хэдийгээр одоо 10 жил өнгөрцөн байгаа ч гэсэндээ та олон ярьсан гэж байгаа боловч Монголд одоо анх удаа 4249 мөр нэг гараанаас уралдаж барайнд орсон. 4240 тэр 4249 мөрөнд одоо халахын аль өвгтэй өөдтэй хурдан сайхан гэсэн адуунууд л ирж модож байгаа. Ганцхан удаа дэлхийн дээд амжилтанд Монгол морины амжилтыг бүртгүүлээ гэж тэр том уралдааны тухайн үе одоо уяжтай холбооны удирдлагууд бас маш зоригтой алхам хийж ингэ зохион байгуулжсэн. Тэгээд дэлхийд данстай ганцхан үе чинь та болсон шүү дээ. Би ч бас мор үед нэг айхтар өгч үзэгөө тэр өдөр бол гарал нөгөө хөл газар хөрөхгүй хичээл байж үздэг юм билээ. Хамгийн эхлээд нөгөө тэр чинь шууд гараан дээрээс морд тавьсан байхгүй. Уяачт нь бүгд очиж байгаад. Тэгээд бид чинь тэр хойд нөгөө нэг тэр чинь 18-аас тавилуудаа тэр хойд нөгөө нэг жуулчны базын хойд хөтөл дээр гараад харсан. Тэр олон мор хөдөлгөөийг харсан. Үйлцээ тэгээд байсан. Бас хүний бас сэтгэл хөдлөхөр л өгдөг юм билээ. Бидэд даагур хойгуурн дахиад тэр дагж чадах биш. Морд машин дээр их дагуулаагүй шүү дээ. Хойд хөтлөөр нь дамнаа дахиад байсан. Цагаан хөтлөлийн юу гарч ирэхэд нөгөө цэргийн ангийн нөгөө юу байгаа байрлаад идэг шүү дээ. Тэр хүртэл дагж явж үзсэн. Үнэхээр л хүн бас агшгаар л нийлээсэл тэр өдөрч бас гоё тоо шараагүй гоё болсон шүү дээ.
Тэг олоо одоо хөдөл чимээ сонсогдоод идэм билээ. Нөгөө дээхэн үед улсууд чимээ чагнаад газар ягаад төвөргөд мороттой он ирж байгааг дайч тэрж байгааг мэддэг гэчээр төвөргөөн тэр болоо сонсогдоод идэм билээ их олон мөрний төвөргөө. Тэр жил ер нь таны үеэс халзан адуунууд их хурдан байсан юм шүү. Бөөрхийн амгын ёслонгийн хүрээ халзан мөрнөс чинь гадна та Төв аймгийн ойд баха бас нэг халзан адууг нь тэр талзан мөр соёл аригдвс төрвөрдөх блүүд. 13 онд ер нь халзан адуу бас хурдан байд юм байна гэж бодсон уу? Үгүй тэгэл тэр жилэл тэр тахж байгаа хоёр халзан мөр улсад аригдуулсан. Их хурдад хоёр халзан мөрөө хоёлынгийн оруулсан бас тэгээ соёл аригдсан. Сайхан л байдаг юм л дээ тэгт. Тийм үедээ ер нь хинтээ одоо хуваалцмаар байд юм тэр баяраа. Би ч дотогш байгаа болохоор нэг тэрнтэй хуваалцъя гэж боддоо. Өөрөө тэгээд баярлалаа. Би ч одоо тэгээд бас өөртөө тэр сайхан ажилтнууд надтай таардгийн болов гэж боддоо штэ. Би ч хамгийн анх 4 онд хүний мөр авч 5 оноос хойш улс бүсээс бас тасралтгүй бас мөр харагдулж байгаа болохоор би ч бас надад бас тийм хөвд тавилан тохиол бас морны бас тийм нэг сайхан юм бас буян байдгийн болов гэж боддоо шүү дээ. Би 5 анх 21 настай 22 настайнда 21 наснда хүний мөр аваад 22 наснда сомбиг хар өрөнд харагдуулал тэрнээс хойш одоо нэг 19 жил боллоо шүү дээ. Улс бүсээс л нэг жил хоосон гоцорлоо гэж амьдралдаа үлдээгүй юм билээ. Тэгэхээр одоо бас таныг муу яач гэж хэлж болохгүй байгаас та таны би бас муу яач гэсэн тийм санал нийлэхгүй л байгаа байна. Үгүй яг тэр соёмбиг үйж байгаа үед тэр азрыг бас нэг улсад оруулчихгүй гэсэн бодол их байдгийн штэ. Тэрний наадмад ганц харагдуулчихгүй те. Нэг төрүүлэхээ баг нэг харагдуулсан байсан бол бас. Тэр хатууны бас. Яг тэр үед нь тантай харилцсан байсан бол одоо яг ингэж хэлэх байсан болоо эсвэл одоо тухайн адууны нэг эренбин юм да гэж хэлэх байсан. Би тэгж хэлж чадхааргүй. Чадхаар байсан уу? Сандлыг ах одоо таныг туслах байчаар сонгосон тухайга ярьсан байдаг л да. Тэгээд онаах нөгөө юм одоо бэлгээ бата таагуурыг санал болгосон гэдэг. Тэгээд таагуураас жилийн асуугаал таныг сонгосон гэдэг юм билээ. Тэр одоо та энэ одоо 19 жил энэ олон халахын сайхан хурдан хүний өөрөө олон морь уяад тэр олон хүний морийг уяад төрүүлгэж ариг төрөө алдсангүй гэж шүү. Тэр нөгөө хамтарч байгаа хүний жил их чухал байдаг юм уу? Ер нь одоо тэр хоорондын дохироо гэдэг нь бас байх хэрэгтэй байхаа гэж бодно. Ганцхан нийлэх тухай асуудал. Тэглээ хөтэ цог явж байгаа улсуудын ганцхан нийлнэ гэж бас нэг анд би ч анд явдаг ч үлдээ. Гэхдээ ганцхан нийлсэн улсууд анд явуул юм болдог гэдэг бас тийм байдаг бах уу? Тэр жил чухал уу? Одоо цаад жишээлбэл унаач хүүхд уралдаанд одоо туслах уяач гэдэг олон хүмүүстэй хамтарч штэ. Тэрийг анзаар. Одоо бүр анхаарахаач байсан шүү дээ. Тийм бодохооч байсан. Жил нь орсон хүүхэд байвал нэг мор ёслоход ном уншуулж байна. Яалчгүй жил нь орсон хүүхэд бэртчих гэлээд юм хэлээ л дээ. Энэ бас яг нэг талаараа ингээд нөгөө олон хүний одоо олон сайн мордуудаас ингээд амжилттай уралдах сайхан байна л да. Гэхдээ тэр олон ааштай, олон өөрийн гэсэн үзэлтэй хамгийн гол нь одоо энэ морь үйж байгаа хүмүүс чинь бүгдээрээ өөрийн гэсэн тодорхой бизнестэй, өөрийн гэсэн үзэл бодолтой тогтсон хэв маягтай. Тэр болгоныг зангидаал одоо танаа үеийн чинь сайд дарга нар нь ч байна. Ингийн хүмүүс нь ч байна. Тэгээд ингээд нэг цул болгож ингээд зангидах бол бас амаргүй юу? Яг одоо хүн болгон тэрийг ойлгодог болцолтой нэг хэсэг чинь гал гэд нийлэл, бөөндөө нийлэл нэг гашаанд бүгдөө мороо уяал хэн ч өвсөө авчирч өгөх гээд байгаа, хэн тижилээ авчирч өгөхийг авчирч өгөх гэж байгаа. Тэр нь өгсөнгөө, энэ нь өгсөнгөө гэл нэг тиймэрхүү хэрүүл байдаг гэсэн. Манайханд яг тийм хэрүүлгөө нэг өөр өөрсдийнх ямиг өөрөө тижээдэг, өөрийнх нь туслах тэрийг хариуцдаг, өөрийнх нь хөөхөд гэж байх ёстой гэд тийм гаргасан болохоор тэр өд чинь хоорондоо тийм нэг таарад нэгнээсээ тэгэхгүй нэг анх чинь гэж гална байгуулж байгаа гэл нэг гашаанд нэг 20-30 мөр авчирчаал тэгэл. Өвсгөө уулчлаа тижилгүй болчих. Хэнд өвсөө авчирч өгөх гэдэг энэ тижилээ авчирч өгөх гэдэг мэддэхгүй. Энээсээ болж улсууд чинь нэг хэсэг их би хүний мөр тижээж जैन тэгж जैन ингэж जैन гэдэг байсан бол одоо усууд чинь тэхээ уулчлаа шүү дээ. Хүн болгоо өөр ингэсэн гашаатай. Тэрнээс чи гал гэж болол нэг гашаанд нэг бөөгнөрхийг гал гэж боддог байсан бол одоо улсууд чинь бас арай өөрөөр. Танд нэг одоо анх морь үйж явах дуралдаанчаар гэдэг юм морь унж иржсэн туслах хойж хүүхдүүд одоо танай галдаа байгаа юу? Ер нь хэр олон хүн тусдаа гарсан бэ нэ? Одоо тэгэл тэр залуучууд чинь бүгд л байж надтай анх л миний морийг унжсэн хүүхдүүд одоо л яг туслах үеч одоо ч одоо бүгднийг тусад нь гаргах л гэсэн хүсэл байдаг. Одоо баргалж бүгдөө би дагаад мор уйчаар болчихлоо шүү дээ.
Тэр нь тэр туслагч үүрэг бол яг хамгийн чухал нь тийм. Бүх адуунд нэг өршлөө хүрч чадахгүй шүү. Яг л тийм одоо бол одоо би чиднээс одоо юм хийхийг баргалж тэрнээс холдчихлоо шүү дээ. Нэг хэсэг бол одоо яг 11, 18, 9, 10 онууд чи яг энэ хэд жоох хүүхдүүд нэг 14, 5 настай. Өдөр болгоо энэ хэдтэй зууралдаж нэг ингэчгийсэн тэгчгийсэн энэ хэдийг нэг тэгчихгүй юмсан гэл бас 15, 6 та хүүхдүүд чинь мална гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Буруу тийшээ явчих гад байдаг. Тэгэл нэг одоо ингээд 20 гараад бүгдөө авгаа хөвгт болоод ирэхээр чинь миний варгалт энд варгалж хэрэггүй шахуу одоо болж штэ. Варгалж бүгдөө ажиллаа мэддэг болсон. Залуучуудаас бас энэ маань нэг ирээдүйд одоо бас нэг энэ хэмжээний одоо бас ус устмаар харагдуулаад нэг төрийн цолтой нэг эренбитэй байж болчих шүү гэж харж байгаа хүмүүс цөөнгөл бий баг. Байлгүй явах. Одоо манайх надтай үрчин туслах хийгээд явж яснаас шүмбөө алдарт ойлоод тустаа гараад явчлаа. Одоо далаа маань гарчлаа. Тэгэл одоо энэ хэд бүгдээ ингээл нэг нэгээрээ гарч илээл одоо тэгэл амарлаа шүү дээ. Шавнарын морь сайн дохиод ирэх сайхан уу? Сайхан шүү дээ. Ихмэр төрүүлгээд болсон. Тийм мөр харигдулж лөөл миний бас л нэг хөдөлмөрийн нэг юу шүү дээ. Би одоо тэртэргүй их зуралдаж чадхааргүй байгаа юм чинь тэр хийж байгаа хөдөлмөрийг бас миний хөдөлмөрийн л юу шүү дээ. Нэг хэсэг шүү дээ. Оноох ер нь та хэдэд тэр хэр урам өгдөг байсан бэ? Оноох бид эдийг баргалж нэг яг тийм нэг юу бүрсгцсэн өсөд шүү дээ бас яг бэлгээ бата бид гөрөөч бол яг тийм хайран тасгцсан шүү дээ. Мал чийлгэж хон чийлгэж үзүүлээгүй юм шүү дээ. Мор их усод хон хийж яах юм. Мал хийж яах. Үнээр хийлэг тань. Атундаа л мориндоо санаасан. Тэр тал дээр бид хэд чинь бас яг бид хэд чинь бас 10 эдтэй бас бид эдийг бас авч явах гэж бас би чинь бас жоохон тийм зөнгөрдөөч маягтай хөөхт байсан. Дөө аймаг руу би ч Дөө аймагт сургуульд сурж байсан. Тэгээ сургуулиасаа 4 дугаар ангиас гарцсан. Тэгээд найзууд их нэг аймагт нус руу мор малтай явж хагаад шууд аймаг руу мортогоо явчихна 2 3 хоног 7 хоногоор. Тэгэл байрны үүдэнд эднээс ханах зогсож идэг гэсэн. Мөхөрийг олж авах гээд тэгэл. Тэгэхээр бас бид эдийг бас нэг 10 эдтэй байхад бас хүн болгочих гол нэг бас буруу тийшээ явчих уу гэсэн бодол бас тэр хүний. Тэгэл бас л тэр хүний илүүр бид эд чинь би шавнараа гарч байгаа шавнараа гэдэг шиг тэр хүнээс гарч байгаа бид эд л бас тариа шүү дээ. Түрүү би таныг нөгөө баяртай мэдээг хамгийн түрүүнд тэнтэй хуваалцмаар байдаг вэ гэдэг нь дам утгаараа оноохыг бодсон дотроо. Яа тэгэхээр нөгөө та 13 оны их хурдад одоо 2 ихмээр баригдууллаа шүү дээ. Тэгээ тэр үедээ бас оноох чинь бас 2 үлдээ нэг 3 ихмээр үлээ аригдуулж байсан байдаг. Тэр утгаараа бас яг тэгж бодож байсан болоо. Ер нь оноохт одоо тийм сайн амжилттай надад урмын үг хэлээд за одоо чиний зүг болж байна. Таныг нөгөө анх нөгөө би тааш нэг алаг морь унаад уяад тэрийг нөгөө яатсан чиний чимээр уух болоогүй гэж. Хүн чинь гэдэг шүү дээ. Дотроо л бодно гэхээсээ одоо би ч гэсэн далаа малаа гэж л хөрчи сайн болцсон байх шүү. Одоо болсон байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэр хүнд улам цаашаа явах. Дотроо л одоо зөв сайн байгаа юм байна да гэж. Тэгж л бодож байгаа байх л. Би ч гэсэн энэ хэдийг дотроо л боддоо шүү дээ. Энэ хэд одоо л тэрнээс очиад онгорогоол чи одоо сайн байна гэдээ одоо энэ хэдтэй хүүхдүүдтэй очиад нөгөө хэдийг онгорогоод байлтай ч шүү дээ. Оноох бас хэлдэг байсан тайваад. Бас л яг тиймэрхүү л. Гэтэ хүнд мэрсээр хэлдэг л байсан баг та. Мэдгүй дотроо л боддог байсан болов уу. Нэг та хоёрыг нэг өмнө нь Тодмагнаас сэтгүүлийн зочноор орж байхад та яг би нөгөө нэг танаас ингэж асуужсан. Ихвэр гэдэг хүний яг өөрийнх нь нэртэй морь хизээ ер нь мордох юм бэ? Яагаад өөрийнх нь нэр дээр морь мордуулдаг юм бэ гэсэн чинь нэг тодорхой хугацааны цээр байгаа гэж ярьж байсан. Тэр ер нь хизээ дуусах вүлээ? Одоо энэ дэс уях гал байж шүү дээ. Манай охин дуртай. Манай 2 дахь охин энэ жил жоохон мор унаад байсан. Энэ жил хэдэн дааг маг байсан. Оруулж ирж тэжээж өөрөө уралдна гэсэн сонирхолтой юм байна. Одоо тэр хүн дуртай байхад одоо тэгээд энэ жилээс өөрийнхөө морийг уйлдаал гэдэг юм нэг хүүхэд байна. Тэгээд энэ жилээс ганц 2 дааг маг оруулж ирлээ.
Хүүхдүүд ер нь тэгээ эрэгтэй эмэгтэй хөх бас яг залгамжлал айл болгоноос нэг морин дуртай хүүхдүүд гараад байна. Тийм байлээ. Нэг л дуртай л бол дуртай. Манай тэр жоохон бахын л морин дуртайсэн. Одоо бүр одоо ч 3 4 дугаар ангийн хүүхд болсон. Ер нь тэгэл орхоор л надтай мор ирдэг тийм эмэгтэй хүүхд үү шүү дээ. Би энэ хэлээд байгаа хүүсэн солигцсон эрэгтэй бол амарч юм уу. Тэгэхэд одоо тэр баг ганц хүүхд манайх ч баг нь хүү шүү дээ. Манай тэр одоо мор ярихгүй машин яриад байж байна. Хүн зүгээр нэг юм төрлөх тийм нөгөө тийм юм нэг юм шиг. Би ч гэсэн жоохон бахта морил боддог байсан яг. Манай охин одоо яг нэг тиймэрхүү байдалтай байх шиг байна. Тэгэхээр хүний тийм нэг цаанаасаа л төрлөхөөсөө тийм тэрнээс тэр чинь явандаа дурлал яг Монгол хүн болохоор яг бүр өдөө байж байгаа байсан усаа дурлал л да. Гэхдээ бүр их дуртай үнэн голоосоо дуртай гэдэг чинь зүгээр хүний яг төрлөх арай шангаас л тийм шиг л. Ер нь тэр үнэн голоосоо дуртай байх тухайд ирээдүйн уяачийн амжилтанд нөлөөлөх үү? Нөлөөлнө шүү дээ. Тэр чинь байнгын бодож байгаа юм чинь. Би бол жоохон бахтаа дунд явж захтал за тэгэж мөр уяа тэгээд нэг харигдуулчихсан л жоохон бахтаал боддог байсан тэр бодлоосоо дэртэл салахгүй л явж штэ. Одоо бид нар ингээл ярилцахаараа дандаа л нөгөө амжилтууд л ярих юм л да. Одоо та бүхэн ч гэсэн ярилцсан ихэнх нь дандаа л амжилт болоод явчихлаа. Соён би амжилт, хонгор алзан морины амжилт гэл бог тэр амжилт. Тэгэхэд амжилттай наадсан наадмууд бол нүдэн дээр л яах вэ? Гэтэ ер нь уяачд гэдэг юм уу бусад байдлаар сургамж өгөх гэдэг юмараа бол алдсан наадам магадгүй хожигдсан наадам хамгийн их хүнд ухаарлаа өгдөг юм болов хамгийн хэмиг сургах юм болов гэж бодогддгийг. Тэгээд нэг буруутчих юм эднээс тэгчихгүй яавдаа гэж нэг бодох бодлоо өгдөө шүү дээ. Би ч гэсэн жил хэр зэрэг усын наадмаар зүгээр харигдчих төрүүлчих зэргийг л бас тэгэл нэг төвчээргөө хүүхдгөө үйж байгаа бол дон сунгаан хүүхдгөө сунгаж юусан нэг л айхтэргөө юм шиг санагтаал. Тэгэл азаргандаа итгэждэг бол усын наадмаар тавиал төрүүлчихэж байгаа шүү дээ. Тэгж чадахгүй л их сунгаан хүүхдээ мордуулаад их хол дөрүүлсэн шүү дээ. Анжлын усад дөрүүлдэг хэрэг зарах чинь 3 4-өөр ирсэн шүү дээ. Их хол дөрүүлэл ойрхонч дөрүүлэг их хол дөрүүлсэн шүү дээ. Тэгэл наан нэг мордуулаад алдчихж байгаа шүү дээ. Тэгэл одоо хүртэл зүгээр нэг азаргандаа итгэл хүүхдгөө сунгаал хайчихгүй дун их сунгаана ингээл. Одоо тэгээд хүүхдгөө үйдэг гэдэг юм гарч ирээд бас сайхан. Ер нь тэгтээ тэр чинь хөл гарч байгаа асуудалтай нэг юу багануудыг хүүхдгөө ажил хийгээл байдаг юм л шүү дээ. Тэгдгийг. Би ч хүүхдгүүмөр анхал ус. Би ч бас өөрийгөө хүүхдгүүмөр үйж хамгийн анхал усад мөр харагдсан гэж бодож байгаа шүү дээ. Би 14 онд хүүхдгүүмөр үйж харагдуулаад 17 онд хүүхдгүүмөр үйж харагдуулаад энэ саарлын чи 2 жил хүүхдгүү үйжлээ. 3 жил ч хүүхдгүү үйцсэн юм. Тэгэхээр хүүхдгүү үйж болдгиймаа гэдэг юмыг ер нь урд нь тэрнээс хүүхдгүү мөр харагдуулсан хүн байхгүй байна. Бас нэг юм нэг дэвшилтэй юм гаргачихлаа. Хөлгүүмөр. Тэгэхээр тэр адуунд одоо муу зам бол суучихгүй бах тий. Муу зам юу сухт. Тэгээд дуусаа болиг шидэж мэдээд байдаг болчихвол яах вэ? Хүүхдээ булгаад байдаг болчихвол яах вэ? Тэгж булигдаг адуу гэж байхгүй шүү дээ. Үйж байгаа юм байна. Хөл муутай болохоор л тэгээд уяал яалч хүлчиж байгаа юм чи тэгэл. Өөр удаа хүүхдгүүмөр усад үйж байгаа дайрагдсан байдаг юм болоо мэдгүй. Би л барилж 3-4-ийг болохчлаа. Ер нь гэхдээ зүгээр одоо ингээд сайн дурандаа ч ерөнхийдөө бас нэг жоохон хөлгөө болчоод тэгэл ачаал өгөхгүй тулд тийм юм гэж байна. Тэгэл улсын наадамд ялчгүй л хөвгтэй тавьж байгаа юм. Ер нь хамгийн одоо сургамжтай гэдэг юм одоо нэг хүн орой руу орсон юм да гэж ярьж идэг шүү дээ тий. Гэхдээ нэг тэгтэл тэгсэн юм да гэж бодогдох тийм сургамжтай наадам хэдэн он тохиосон бэ? Тэр сургамжтай наадмуудад чинь 5 6 7 8 гэдэг онуудад талгаадаа автлаа 10 дотор тахгуулаа тэгээд авцсан одоо гайгүй гэж. Хүн ингээд одоо юу гэдэг юм бэ? Бид бол одоо жишээлбэл миний хувьд ингээд морь харагдах ч гэдэг юм сумын наадамд ингээд ч юм маш их давдлаа. Таны хувьд одоо 10 хэдэн жил энийг ингээд завсаргүй авч 19 жил. Байнга л болдог зүйл юм шиг. Тэгэхээр одоо тэгэл наадам болгон гоё штэ. Сумын наадам морь харагдсан ч гэсэн гоё штэ. Наадам болгоны дээр айраг дөрөв яг шинэ юм шиг тийм мэдрэмж төрүүлж чадах. Бүхэл наадам гэдэг штэ. Одоо би хойдон бодоол үз сэргэлэнгийн 100 жилдээ бас өөр хийдэн ганцаа.
Наадам чи өөрөө тийм томдоо биш, жижигтэй биш. Наадам бол наадам байдаг хөөхгүй тэр. Тантай тэр нөгөө сэтгүүлийн зочны үеэр хийсэн нэг өнцөг надад их юутай санагдав. Энэ би одоо жишээлбэл хүн болгон л одоо уяач хөдөлмөрийг бол нэг үе одоо үнэлдэг болчихлоо. Сайн морь үйдэг залуучууд сайхан амьдарч байна. Морь сав үйдэг бол ирээдүйн амьдрал бас баталгаатай болж шүү гэдэг ингээд хүмүүс турам зэрэг өгдөг. А та бол юу гэж хэлж ирсэн бэ гэхээр үгүй энэ уяач хөдөлмөр үнэлэгдэхээ болчихлоо шүү дээ. Бидний хөдөлмөрийг одоо ерөөсөө үнэлэхгүй шүү дээ гэд ингээд ярьж ирсэн. Тийм шүү дээ. Би хуучин 7-8 онд морины бай өндөр байсан. Энэ доошо буусаа 5 сая бүсмэс 5 сая болсон. Энэ чинь бол бид хэд чинь бол бай авч тэгжил амьдарч байгаа улсууд шүү дээ. Одоо тэгтээ одооны залуучууд сайхан болчихжээ. Манай тэ чинь хөдөлмөр хийлгэж нэг байр машинтай одоо чинь зүгээр гайгүй ягаал явал өөрхий байр машинтай болгоц одооны залуучууд тус мундаг биш шүү дээ. Бид хэд чинь машинтай болохыг мөрөөдөж 10 хэдэн жил мөрөөдөж унах унаатай болчих шүү дээ. Болж ирсэн шүү дээ. Эхлээл мотоцикл мөрөөддөг байсан дараа нь машин мөрөөддөг. Одооны хүмүүс чинь шууд байр машин хоёр дэгээ сайхан амьдрал нь жигдэрдэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө бас хөгжил одоо үеийн улсуудын хөгжил бас дээшээгээ явж байна гэсэн үг байхгүй. Одооны залуучууд нь ч мундаг болж бас хүнд орон гэрийг аваад унах унаатай болгоод өнөр юм хэлхий гэсэн сэтгэлтэй болчихж байгаа байхгүй. Манай тэ үед чинь дихгүй шүү дээ. Тэгээд за мороо унаад мотоцикл унаад явж вэ. Эцэг нэг цагт амьдрал чинь сайхан болно. Тэр баталгаагүй байсан. Одоо ч бас ойрын 4-5 жил чинь залуучууд гараа сайхан болчихлоо шүү дээ. Моринд бас олон хүн орж байна л да. Хуучин бол далан дээр тойроход тэдний галын тэр явна, энэ явна, энэний машин явна, тэрний машин явна гэж хүн болгон тойрж байгаа машинуудыг мэддэг байсан бол одоо манай 61 дээр хэний мөр явж байгааг мэдэхгүй л болсон шүү дээ. Ямар хүн мөр иддэг болсон юм. Танаа 61 гэсэнс тэр тэрүүгээр ч уяач нэлийн төвлөрж байгаа янзтай. Нэг хоёр хэсэг газар уяач төвлөрөөд байна. 2-3 хэсэг газар. Одоо тэгж штэ суман дээр нэг хэсэг байна. Бас 3-4 хойж 61 дээр нэг хэсэг усууд байх шиг байна. Үлзийтэд нэмэрсээр нь үлдэх шиг боллоо. Суман дээр байх шиг байна. 61 дээр байна. Бас зүүнлэг рүү бас Төв аймгийн зүүнлэг рүү бас мэрсээр байх шиг байна. Тэгтээ ихгүй байх. Хотын уяач. Танаа тэрүүгээр ямар уяачтай вэ? Манайхаар одоо усууд байх шиг л шүү дээ манай тэрүүгээр. Өсөөрхөл өргөцсөн шүү дээ. За нэгэнт одоо нэвтрүүлгийн маань яг энэ удаагийн зоч дандаа дээд цолтнууд байгаа. Өөрөөр хэлбэл морины дээд эрэмбитэй цолтнууд үнээс цааш тодманлагаас цааш болохгүй. За тэгээ мал сайн малхан гавьт мэлчин л болж байна л. Тэгэхээр энэ хүмүүстээ бас энэ салбарын бодлого гэдэг талаар ялч нэг асуулт асуух хэрэгтэй болдог. Та одоо Монголын морин уралдаан Монгол наадмыг ер нь ирээдүйг хэрхэн зургалдаг вэ? Одоо ингээл бидний гаргаад байгаа энэ нөгөө нэг хэдэн жилийн өмнө энэ зөв шийдэл гэсэн шийдэл маань ахаад л мухардалт болчихлаа. Ер нь асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Яаж эвтээ сайхан наадаад нөгөө өмнө нь таны ярилцлаган дээр ярьжсэн чиг өмнө нь ингээд инээгээ тэрвэрлддэг байсан бол одоо нэг машины цонхны араас бие бинийгээ хараад ингээл одоо эвгүйхэн болоо салдаг боллоо шүү дээ. Энэ одоо нэг наадам гэдэг баяр цэнгэл гэдэг утгыг нь яаж авч үлдээж чинь хүмүүсийг сэтгэл хангалуун наадуулах вэ? Үүн дээр одоо ямар арга зам авч хэрэгжүүлэх ёстой юм болоо? Шударгал болох хэрэг хүн эхлээд энэ уяачт нь өөрсдөө шударга байх хэрэгтэй. Уялж байгаа хүнээс эхлээд уяач нь өөрөө жоохон жудагтай болчихвол энэ уулын цэвэрч болох юм шүү дээ. Юмчээр нь бас хөгжөөд ирвэл тэгээд бас тэгээд юмчин санснаар болдгоо юм байна. Ингээл бүсүүдийн наадмыг харахаар ингээл бүр хаяа бачимт маарч юм шиг хэмжээ дурлалтна гээл тэгэл нэг нутгийн одоо бүсийн наадмууд бол одоо сонирн болчихлоо шүү дээ. Улсуудын нэр дээр нь авчиад аймгийн нэр дээр аймгийн тэр аймгийн үнийн нэр дээр мордуулаад өндөр юмнуудаа мордуулдаг болчихлоо. Ингээл ахаал зэгцлэх юм. Улсын наадмын жил би бол бас нэг 80% гэж бодоод байгаа шүү дээ. Зөв. Ингээл шудраг хийгээд шудраг гасаад явдаг бол болж шүү дээ. Бас ахаал уржнан бол бүр их олон хэмжээнд орохгүй юмнууд мордолоо харагдал бас хүнийг тийрүүлээд байсан. Одоо бас гайгүй шүү дээ. Энэ жил бол би бас их цөөхөн болов гэж бодож байгаа шүү дээ улсын наадмаар. Тэгэхээр энэ сервэдэд хасаад ингээд уралдаад байвал бас зэгцрэх боломжтой гэж. Боломжтой. Би бол улсууд нь шудраг болоод гасаад байвал энэ бүсийн наадмуудыг бас жоохон янзлаад зэгцлээд ингээд янзалчвал хүн болгоо өөрсдөө мэддэг болчвол боломжтой зүйл гэж боддог. Гэхдээ
чи нэг цэвэрших гэж одоо ингээл нэг аймаг бүс ихээр энийг улсын бүс юуных очихгүй очиод нэг бүтэн бариад хийчихгүй тэгэл нэг аймгийн ирэх ашгаар хийлгээл тэгэл ахаал тэгэл нэг аймгийн улсууд нь авчаал нэг аав ээжийнхээ нэр дээр өөрийнхөө юмнууд ингээл тавиал хэмжээнд орохгүй юм тавиал энийг л болчвол өөрөөсөө болчих юм байна шүү дээ. Тэг болохгүй юм байл л дээ. Тэгээ энэ уяачийн ёс зүйг ингээд хэрхэн дадуулж одоо бид нар бол уриалахаас өөр арга байхгүй хувийн эрх тийм хэрхэн талдаж чадахгүй жудагтай байх тухай шудраг сайхан наадахад уриалан дуудчихл байна л та. Харин тэгэл бодохоор намайг л харддаг шээ. Чи юм ордолч. Би морник хүмүүс биш яаж мэдгүй та наадхан дээр болно шудраг. Би анх энэ уяачтай холбоо хуралдаад анх энэ холбоог авч явах хэлжсэн. За надаар хэмжээнд орохгүй юм гарч ирж би мордуулахгүй амьдралдаа би энэний төлөө явж байгаа болохоор гэж бодод хэлжсэн. Би одоо хүртэл мордуулахгүй хичээдэг. Нэг юм гаргачихгүй юмсан бас. Тэгэл нөгөө хил ам байдаг шүү дээ. Яадаг чи хөш богд тэр чи хэмжээнд орохгүй шүү дээ гэл. За тэгэл би хэлдгийг хэмжээд үзээ таа. Би тийм тэгэл яг яасан юм чихэр миний азаргал орт юм л дөөр нь ордгоо. Хил ам гэснээс энэ моринд ер нь хил ам гэж юм айхтар юм аа л гэж бодогдоод байна. Би бол хэрүүлэг хийх ёстой сонирхолгүй гэдэг моринд. Бид нар ингээл нөгөө дээр үеийн уяачтын тухай асуухаар нэг ингээл утгын уяачт гэдэг юм уу нэгэн үеийн уяачт цуглаад одоо наадмыг зураглаад маргааш манай одоо эндээс энэ маргаашийн наадамд энэ төрүүлэх нэ гэл ингээл ягаал нэгнийхээ морийг яриад тэр зүв байна энэ дээрээ алдчихэ гэл ингээл наадмын тухай нэг юм ерөнхийдөө л ингээл нэг юм ирээдүг нь харчихсан нэг байсан тухай сонсдгийг Ахмад уяачтын тухай. Тэгээ одоо яг энэ цаг үеийн магадгүй одоо нөгөө бата таад нэг ийм нэг үеийн уяачт байна шүү дээ. Нэг гэр тусан таад ч одоо баг ингээд ухаан орсон цагаас нэг таад ингээд уулзахаараа бас яг тэднэр шиг ингээд одоо мормал наадам зөв сайхан байх тухайд ярьдаг юм уу эсвэл арай өөр байдаг юм болов? Үгүй шүү дээ. Одоо тэгэл тэр хэд ч гэсэн хоорондоо одоо чи ингээд гал болчихж байгаа. Гал дотроо л ярьчихж байгаа шүү дээ. Ингээд хэдэн банднартайгаа ороод за тэдний сунгаас тэр нь орчих юм байна. Энэ бол ойлгомжтой болчлаа. Тэр чинээс тэр орчихоор болчлаа. Тэгэл ер нь бол тэгэл тэр жилдээ зөв байгаа адуунууд нь сунгаануудаараа мэдэгдээд одоо ч бас их олон сунгаан болчихлоо шүү дээ. Хуучин 2-3 том сунгаан байсан бол одоо улсууд бас ухамсартай болоод бас үний хүүхэд алжихгүй хичээгээд 30 40 50-аараа нийлээд нэг өөрөөсөө дангаараа нийлдэг болчихлоо шүү дээ. Би чинь жил бас бахархалтай байгаа. Энэ жил Тамир дөө надтай цог сунгаад өөр улсууд байгаагүй бас газарганы төрөө дээд 3 насны төрөө манай сунгаанаас авцсан. Тэгээ яг тайдын нөгөө ярьж гал дотроо тэгвэл ярьж байгаа тэр юу одоо наадмын зураг хэдэн өвтө биелэлээ болдог вэ? Ер нь л тэгэл 70 80 өвтөл байгаа шүү дээ. Сунгаан болоод дунд сунгаанаас хойш ер нь бол тэгэл бас ихэнх нь мэдэгдчихэж байгаа шүү дээ. Бага дунд дээр нэг ганц нэгэн зөрөө орж ирнэ тэгэл хэдэн сунгаан нийлээлэгөө нийлүүлээл тархиудыг аваад тэр орох юм. Тэгэл аль нь дийлэх бол энэ дийлэх бол тэгэл нэг урд хойны л асуудлууд байгаа шүү дээ. Тэр байр одоо ямар нэг байдлаар наадмын өмнөхөн бол өөрчлөгдөн энэ төр гэсэн юм бол байхгүй юу? Ер нь хэцүү байгаа. Энэ жил би дуграад хэлж ийлээ. Дуграагийн хэмтэд мөр гэжсэн. Дуграа хавчиг мөрдөө дийлдэг ба. Энэ жил хавчиг мөр төрүүлнэ гэдэг. Усын наадамд хавчиг мөр төрүүлэх юм байна гэдэг. Тэгээд өөр мөрд санал болгоод байсан би дуграад гэсэн. За хавчиг мөрний толгой нь манад байгаа. Тэгвэл манахаас мөр төрүүлэх юм байна. Тэгэл яг сарлна төрсөн. Би тэрийг яг дон цонхооны ардхан дээр л дуграа над руу ирж ирсэн. Энэ жил хавчиг мөрд нь их хурдан байна л гэжсэн. Тэгвэл хавчиг мөрний толгой манай дээр байгаа. Тэгвэл манахаас мөр төрүүлэх юм болов уу? Та түрүү ярьсан азар хавчигтай их хурдан байд юм уу? За яалтчгүй улсын байрнууд мэс сүүлийн хэдэн жилийн цувануудыг аваад үзэх юм үнэн байна. Тэгвэл их мөр хиждээд их хурдан байд юм. Уул нь бол их мөр одоо хавчиг мөр уралдаггүй шүү дээ. Одоо сүүлийн үед уралдаг болчихлоо. Интернэс техник чинь хавчиг мөрийг хөнждөг 7-той мөр баг хэлж өнжих шахуу зарим нэг нь уралддаг байсан бол одоо тэгээд хавчиг мөр харагдаад байдаг болчихлоо. Би хавчиг мөр угнагийн зэрд мөрийг амар өмгийн уган баяр гэдэг баяцгааны манай зөвлөө найзуудын тэрний зэрд мөрийг хавчиг мөр усад харагдуулсан. Тэгээд бас хавчиг мөр болдгийм байх гэж бодож үзэж байсан. Тэгээд тэрнээс хойш хавчиг мөр хамаагүй л ujдаг болчихлоо шүү дээ. Тэрнээс хавчиг 7-той л ороод байгаа шүү дээ. Их мөрийг ер нь хавчиг мөр
дээр үед бол амьдралдаа уйдгүй байсан шүү дээ. Өнжөөдөг байсан. Өнжөөдөг байсан. Одоо сүүлийн үед л хавчигмар уяад идэг болчлоо. Усад ч бас идэд орчлоо шүү дээ хавчигмар. Тэгэхээр одоо бас их мөрний нас залуужж байгаа гэсэн үг хурдна. Гэхдээ яг аврагдуу төрөөд байна. Тэрнээс хавчигмар уях мөр бүдүүн мөртөө уралдаа зүрх нь хүчин л гэдгийг. Тэрнээс хурдандаа ялагдаад байдаг юм биш. Зүрхний асуудалтай юм байна. Бүдүүн мөртөө үзэж ягаад алуулаад зүрх нь хүчтэй ахид давхил гардаг уу гэдэг. Одоо тэгээд бас тийм хамаагүй бас гардаг ч юм уу ч юм. Одоо тэрийг бол дараагийнхаа хавчиг мөрдийг нэлээд том болгож ижил тэрийг ойлгохгүй бол одоохондоо яг л тэр хоёрын бодол дээр л явуулна. Тэрнээс дээхний үеийн улсууд хавчиг мөр бүдүүн мөртөө ойж болохгүй гэл хавчиг мөр өнжиж идэг гэсэн. Өнцөгдлөөтэй мөргээ дахиад өнжиж идэг гэсэн. Одоо ч тэгж өнжих хугацаагүй болчихлоо шүү дээ. Орол. Толгойтой адаг домнол оролт болно л гэдэг бас. За ингээд яриадвэл хоёлоо яриад байх нь. Одоо яг л халдаг үе дээр уганд болж л байна л да. Даан ч эндээс нэвтрүүлгийн цаг дууссан гэдэг дахиад байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцээж ярилцсан тод мандлаадаа маш баярлалаа. Монголын морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэнд амжилт хүсье. За дараач хөдлөө одгийн цэнхэр хашаандаа л уулзъя да. За баярлалаа. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эрдэм төвч дэрмгийн хөлгүүд цуврал нэвтрүүлгийн ээлж дугаарын зочноор Төв аймгийн Сэргэлэн сумын угуул Монгол улсын 13 удаагийн шилдэг уяаж тод манлаа байж Түмэн дэлгэрийн их баяр өргөдөө оролцлоо.